Хүн сэтгэлийн асар их цочрол айдас дарамтанд орсноос болж богино хугацаанд үсэн цав цагаан болж болдгийг эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг. Ийм нэгэн түүхийг одоо та бүхэндээ өгүүлье. Энэ явдал олон жилийн өмнө Өвн Говь аймагт болжээ. Хотын нэгэн автовазын жолооч Сундуй Өвн Говь аймагт байдаг цэргийн ангид ачаа барааг нь хүргэж өгчхөөд зээл 130 машинтайгаа буцаж явлаа. Түүнтэй хамт хот орохоор 7 хоногийн чөлөөний хуудастай Амгалан гэдэг цэрэг явж байжээ. Зуны дунд сар байсан болохоор нар илчилгүй төөнөж, моторын ус буцалж хэдэн километр яваад л машиныхаа хамрыг сөхөөд салхины өөд хараад зогсчихно. Ус жаахан хөрсөн хойно дахиад цаашаа явна. Амгалан Сундуй жолоочийн гар хөлийн үзүүрт зарагдаад тун завгүй. Тэд аймгийн төвөөс хөдлөөд 100 гаруй километр явжээ. Энэ хооронд хэд хэдэн удаа машиныхаа хамрыг сөхөн зогсож усаа хөргөөж. Цаашаа 20 км яваад л мөн л моторын ус буцалж пид пад хийгээд явах аргагүй болж халуунд нозорсон Сундуй цэрэг хүүд заахан машиныхаа доор сүүдэрт нэг жаахан хөвтөөд нойр аваадах юм. Чи тэр хооронд машины хамрыг сөхөж ус хөргөөрэй. Хоёулаа жаахан амарч байгаад хөдлөе гэжээ. Амгалан ч кабинаас бууж машины хамрыг сөхлөө. Сундуй жолооч хөрмөө аваад машины доор дэвсээд хэвтэж байснаа унтаж орхижээ. Зүүд нойрон дунд нь бэн жингүүдэн хөвөөд байх шиг санагдаж. Гэнэт сэрээд харвал бурхан минь. Түүнийг толгойдоо тал өстэй, хоёр чөргөрхөлтэй, улаан үдтэй том хар цээжтэй чөтгөр баруун сугандаа хавчуулан хар хурдаараа гүйж явна. Газар нүдний өмнөр жирэлдсэн өнгөрч байгааг бодоход тэр чөтгөр их хурдан гүйж байгаа бололтой. Чөтгөрийн гараас мултрах гэж тэжхнэх тусам чөтгөр түүнийг сугандаа улам чанга авчна. Амьсгал нь боогдоод хэцүүхэн болж амар муухагаар хашгирах гэсэн боловч дуун гарсангүй. Чөтгөр түүнийг сугандаа хавчуулан баахан гүйж байгаад газар пид хийтэл хайчаад цаашаа гүүгээд алга болчихов. Энэ явдал гэгэн цагаан өдөр болсон юм. Нэг хэсэг ухаан балартан хэвтсэн Сундуй өндийж босоод машина харуулдвал тэр хол бараг 4-5 км-ийн цаана харагдаж. Машин руугаа алхангаа надад ийм аимшиг юм тохиолдсныг өнөөх зэрэг мэдээгүй байх юм. Мэдсэн бол надад тусламаар юм. Намайг унтаж байхад чөтгөр шүүрч аваад сугандаа хавчуулан гүйж байсан нь тэр юм байна л да. Золтоол чөтгөрийн хоол болчихсонгүй. Ингээд юун чөтгөр хаанаас хурч ирээд намайг авч явсан тэр вэ? Гэж гайхан бодсон байна. Бас өнөөх чөтгөр дахин хурч ирээд бариад авахыг гэж айж хар гүүхээрээ алхаж явжээ. Явсаар байгаад машиндаа хурж ирэхэд өнөөх цэрэг машины хамар дээр гიშгэн доош тонголзоод Сундуйг харсангүй. Үүнийг бодоход энэ хачиргалтай явдал хэдхэн минутын дотор болж өнгөрсөн бололтой. Сундуй цэргийн хажууд очоод "За хүмүн ус хөрж байна уу?" гэхэд Амгалан "Арай хөрөөгүй байна. Одоо 10 минут болоход хангалттай хөрөх байхаа" гэж хэлээд Сундуй руу харснаа нэг муухай орилоод ухаан алдан пидхийн очжээ. Сундуй "Хин золигчуд миний юунаас айгаад ухаан алдаад унчихв" гэж гайхаад өөрийгөө машиныхаа толинд харвал өөрөө золтоол ухаан алдсангүй. Толинд тасхар үсэн цав цагаан болчихсон харагдаж байлаа. Чөтгөрт сугдуулан сүнсээ зайлтал айж явхад үс нь ийхүү хэдхэн минутын дотор цав цагаан болсон байжээ. Цэрэг Амгалан ухаан орсон хойноо хажууд нь тасхар үстэй Сундуй жолооч биш,
цав цагаан толгойтой сүнс юм уу чөтгөр ирчгээд зогсож байна гэж бодоод айснаа ярьжээ. 3 хоногийн өмнө говь руу явсан сундуу жолооч цав цагаан толгойтой ходод буцаж ирснийг олон хүн гэрчилдэг юм билээ. Үүнээс хойш сундуу жолооч буурал сундуй нэртэй болж сундуугаа өөр тохиолдсон энэ эвгүй явдлыг үе үе хар даран зүүдлэх болж хотод ирсэн хойноо зам хуврагад бараалхан болсон явдлыг ярьж мэргэлүүлэхэд та нар чөтгөрийн гүйдэлтэй газар очоод зогсчихсон байж тэр чөтгөр бол 30-аад онд хэлмэгдэж хороогдсон ламын сүнс байж танаа удамд доо яаманд ажиллаж байсан нэг хүн байсан юм байна. Энэ хүн олон зам нарыг хороож нүгэл үлдсэн болохоор тэр чөтгөр чамайг доо яамны тэр хүнтэй андуурсан тэр байж. Гэхдээ чамайг тэр хүн биш гэдгийг мэдээд хор хүргэлгүй хээр орхисон нь тэр юм гэж сундуйд айлджээ. Сундуу жолооч удам судраа нягтлан судлахад үнэхээр ээжийнхэн талын нэг хүн доо яаманд ажиллаж байсан бөгөөд өмнө говьт олон зам нарыг буудан хорооход оролцож явсан юм байна. Сундуу жолооч чөтгөрийн хорлол хүртээгүйдээ ихэд баярлсан гэдэг.